Цэргийн албан хаагчдын дунд байгаа энэ хүний эрхийн асуудал байгаа юм аа. Өөрөөр хэлбэл энэ сүүлийн үед энэ цэрэг алба хаахаар очсон албан хаагчид иргэд амь насаа алддаг, эрүүл мэндээрээ хохирдог тийм асуудал бол маш ноцтой болсон. Бид нар чи одоо хэдэн онд амьдраа ажиллаад байгаа юм бэ? Цэргийн албан хаагчид хэдэн онд үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээ энийг бодолцож үзээд өвлийн цагт тэр хүл нүцгэн гүйлгэж олон цагаар дэглэж тэр хүн хөлөө тайруулж шít. Зодуулж дэглүүлж амь насаа алдаж шít. Энийг цаашдаа бүр маш дөрвтэй өөрчлөлтөөр тасан зогсоох хэрэгтэй. Яаж тасан зогсоох вэ гэхээр өмнө болж байгаа энэ асуудлыг шалгаж тогтоож гин буруутай этгээдэд хариуцлага тооцохоос эхлэх нь. Тийм учраас энэ хариуцлага тооцож иж энийг одоо зарлаж энэ одоо дараагийн энэ үйл ажиллагааны дэвшил бодлого үйл ажиллагааг нэвтрүүлж иж энэ одоо хүний эрхийн асуудал, эрүүл мэндээр хөрдөг, амь насаар хөрдөг асуудлыг тасан зогсоох боломжтой.